Vegan Sweet Kitchen. Өглөөний минь манайхаа тэгэхээр өнөөдөр 13 дугаар хороос байлах лого хатаас таваач одоо дав багтайгаа хамт та бүхэндээ дүүпүүгээр ямар амттай зууш бэлдэх. За сайн байна уу? Өнөөдөр ерөнхийдөө бол бид уургийн талаар холбоо ярьсан тийм. За уург гэдэг бид нар яг нэг хүний хэрэглэх ёстой 6 чухал түүнээс хамгийн чухал зүйл бол уург юм аа гэх тийм. Хүний бие булчин эд шүлэг хөлдүүд чухал зүйл нь уург учраас өнөөдөр тэрнгүүтээ бид нар уургийн бас амтч мэддэг үү тийм. Бидний хамгийн ойрын хамгийн сайн жамны бүх төрлийн үйл болох таймгшил төрлийн амьгшил үгээр агуулах гэсэн хамгийн чухал бүтээгдэхүүн бол дүүпүү байдаг. Тэр дүүпүүгээ бид нар яаж хийх юм мэддэг үү? Өөр шүлэнд хаяа шиг нэг бол хуураад байдаг шүү дээ. Өөрөөр нэг тийм ойлгож мэдэхгүй. Тэгэхээр өнөөдөр дүүпүү хэрхэн яаж боловсруулаад соуслж идэхтэй тийм арга зааж. За дүүпүүг хамгийн эхлээд онцгой хугацаагаа хараад 3-7 хоногийн хугацаатай тийм хугацаа дотор үйлдвэрлэсэн тэгэнгүүтээ тийм одоо усан судраагүй хий ороогүй тийм дүүпүүгээр сонгож хурдаж авах хэрэгтэй. Тэрийг яах ёстой вэ? Гараа гүт усаар маш сайхан угаасныхаа дараа энэ шууд 400 г орчим дүүпүү. Энэ 400 г дүүпүүнд бол нийтдээ 70 г уур явуулагдаж байгаа. За энийг сайхан шоу дөрвжин хийчихэд босож байгаа халуун усанд ингээд юу яачих байхгүй. 2 минут орчим үрийг чанчаар ингээд силхэн дүүпүү зөөлөр ингээд том болчихсон. За энийхээ дараа одоо ингээд дүүпүүг нь шарж хуурахгүйгээр яаж ирүүл идэх одоо тэгвэл яаж вэ? Соусч идэх арга байна тийм. За энийгээ соусч идэхээр ерөнхийдөө ингээд хоёулаа өндөр дүүпүү соус харж зааж байгаа тийм. За дүүпүүгээ бол одоо жигэнжиж бас болно тийм ээ. Жигэнжиж бас болно. Гэхдээ ерөнхийдөө дүүпүү маань өөрөө шаргуулсан түүний бэлтгэл ер нь болцсон бүтээгдэхүүн л тийм. Энэ бол болсон бүтээгдэхүүн. За ерөнхийдөө одоо ингээд цэвэр ус 60 г гэж байна. Шуга Манайхаас дүүпүүг жоохон амтгүй тийм цэцгнүүр одоо тийм амтгүй болохоор хүмүүс хоорондоо одоо за дүүпүү шивтэй хоорондоо хийгээд яах юм ч юм уу тиймэрхүү байдлаар авах. Тэгэхээр хоолныхоо хачир маягаар гой соуслаад юм. Тийм дүүпүү бол маш сайн уургийн өгүүлсэн учраас бид нар сайн идэж мэдэхгүй сайн эргэж чадахгүй байгаа учраас өнөөдөр Япон маягаар одоо энэ Японы нэг абураги гэдэг дүүпүүний соус واخгүй юм. Тэр абураганы соусыг яаж өгөх вэ? Тэр абураганы гэдэг юм бол арай өөр дүүпүү байдаг. Тэгэхээр бид нар энэ соусыг бол хийгээд тавьчих бол муудахгүй маш гоё амттай соус болдог. За ингээд ийшээ 60 г цэвэр ус хийсэн тийм. Тэнгүүтээ ямасаа гэдэг нь эрүүл мэндийн Япон соёо соус энэс нэмээд дахиад 60 г хийж өгнө. Энэ тэгээ 15 г-ийн халуун 4 хийж байна. Энэ соёо соус маань өөрөө илбэг байгаа юу? Энэ илбэг ерөөсөө багийн соёо за ямар төрлийн соёо соусууд байж байгаа. Ерөнхийдөө соёо соусууд бол ер нь баг зүгээр захын жижиг дэлгүүрүүдээр болох байрны доотын дэлгүүрүүдээр тийм нэггээр нь тийм дүүрэн болцсон байлээ шүү дээ. За энэ дотор нэг соёо соус өөрөө чихэрлэг ураа гэж байгаа тийм байна. Тийм. За тэрний албагаа тоож хэлэх. За энэ дээрээс харчих. Энэ бол нь шүү дээ тийм. Ямар ч давсгүй соус. Давсгүй соёо соус. Давсгүй ах юм шүү. За тэгээ алкогол фри тийм. За тэгээд цагаан улаан муутай шавар. Энд бол ямар нэгэн чихэрлэг энэ төр юм байхгүй байна. Тэгээ соёо соусандаа бүгдөө юу гэх юм. Одоо энэ орсон дээр бол чихэр нэмж өгнө. За хэрвээ чихэрлэг соус сонгох юм бол чихэр хийчихгүй гэж болох юм тийм ээ. Тийм. За ингэж өгнө шүү. Дараагийн чухал зүйл нь юу гэхээр улаан перц 10 г. За одоо энэ дээр баг зэргийн халуун ногоотой болгож жоохон улаан перцийг өгч чинь. Хэрвээ одоо монголчууд маань ихэнх нь бол халуун ногоож байгаа. Муу байдаг шүү дээ. Муу байвал энэс энэ яг соёо соустай хийж байгаа нэг тийм маш халуун ногоотой болохгүй. Яг өшөө жоохон доор орчин жоохон багсгаж өгч болно. За тэгээд гүнжтийн уур 20 г гэж тийм. За тэр 5 г хавар 4 хийчихэ. Гүнжтийн уур маань бол борч байсан, уурсамж байсан зүгээр түүгийн одоо гүнжтийн уур ч гэсэн болохгүй тийм. Болно. За гүнжтийн уур ерөнхийдөө хуурсан гүнжтийн уур шүү. За дараагийнх нь юу гэж байна? За ингээд сайхан ботод өгснөхийн дараа ерөнхийдөө бор сахар. За энэ дээр хийж өгнө. За сахарын хэмжээ маань ерөнхийдөө юу вэ гэхээр 2 холбох гэдэг чинь ерөнхийдөө 20 г гэсэн үг шүү. За 1 Манайхаа одоо бидний хэлбэрээр цайны халбаар 2 халбар гэсэн үг шүү. Хоолны халбаар 2 холбох, цайны халбаар 4
дөрөв тань авахгүй. За энэ бол ингээ маш амархан байгаа. Ингээ хатгаад ирчихсэн. За тэнгуүтэй гүнжлийн тос гээд сайхан тос байгаа тий. Гүнжлийн тосноосоо 20 грамм. За хэрэг хуурсан гүнжлийн тос гүнжтэй үрээ хийхэд бол гүнжлийн тосоо заавал нэмж хийж өгөх. Хийж өгнө. Лав гүнжлийн тос. Илүү тасрал байдлаар энэ яагаад юм. Шүү. За. Сайн. 5 грамм. Одоо 5 грамм. 5 грамм авах юм шүү. За. Энд тэгээд нэг боцолсон сормис нэг хомсыг хийгээд тэгээ болчихж байгаа юм да. Веган болсон шүү. Веган зарим одоо амьдралын юм амьддаг гişүүд маань сармис сананаар хатсан байдаг тийм. Тэгэхээр сармис санаа одоо энэ сармисыг бол юу оруулах гэж байна? Энийг өөрөө саримсаа хасаад ирэх болно тоо. Яг одоо саримсыг яг зарим тийм их хийдэг хүмүүсээ ерөнхийдөө 20-тоо орчод байгаа болохоос шиг ерөн мэнд талаас нь саримс гэж өөрөө антибиотик өндөртэй хамтран хэрэглэх үйлчлэлээс сайн үйлдвэрлэж шүү. Бэлтгэл талаас нь бас нэг одоо жоох хөвгөлч хамгийн дөрөс жоохон ихтэй хөвгөл өгдөг шүү. Би дээрсээр маш их хэмжээгээр ялгаруулдаг учраас огцон хүүхдийн бэлгийн байр эрт явагддаг тийм зөв ууртаа болдог ч юм уу тийм лам амныг хэрэглэх юм бол дээрсээр өсдөг учраас бас би нэг тийм тогтворгүй болдог тийм. Манай дүүний шин чанар нь болохоор гадар хүмүүс яг эстроген тийм болохоор ихтэй хүмүүс баг хэрэглэх мэрэггээд аюул. За дүүний тал дээр бол ийм асуудал. Дүүп бол өөрөө ерөнхийдөө 18% уурахтай маш өндөр уурахтай байгаад байгаа боловч дүүп нь шаргуулснаас гарч чаддаг шаргуулсны сүмний бяцлаг. Гэтэл энд бол эстроген агуулдаг гэдэг тийм хэрэгэлзээ яваад ихтэй хүмүүс хэрэглэх юм бол буруу эмшин гэдэг юм уу те эм герман нэмэгдэн гэдэг тийм хэрэгэлзээ яваад байдаг. За тэгээд энэний талаар бол сүүл 19 оны судалгаагаар бол яаж үзсэн бэ гэхээр дүүп маань өөрөө маш бага эстроген агуулдаг ч гэсэн эрэгтэй хүний тестостероныг өөрчлөх тийм юм агуулдаг. Тэгсэн мөртлөөс шаргуулцаг өөрөө маш их хэмжээний одоо өөрт нь агуулдаг бетаген гэдэг бодис юм. Тэр бетаген өөрөө ямар нэгэн байдлаар одоо дүүпнээс орж иж юм ямар нэгэн байдлаар бид нар одоо гений өөртөө янз бүрийн одоо хүнсийн нэмэлт бүтээгдэхүүн идэхэд маш их хэмжээний эстроген бас орж ирж шүү дээ. Тэр эстрогенүүдийг бол шаргуулцагт өөрт нь агуулдаг бетаген нь өөрөө болоогч өгдөг учраас энэ бол хамгийн сайн чанарын хүнс гэж үздэг юм одоо яг тестостеронийг болоогч учраас эрэгтэй хүмүүс бүр илүү сайн гэж үздэг юм байна. Үүнийг би хүчин шинжлэхүүний хөгжил зэрэгтэй. За одоо ингэ нэ хэлээ. Энэ дүүпнийхаа соусыг нэг бүтэн дүүпн за талын хийж ингээд соусоо утгаад идэхээр бол бидний өглөөний хоолндод маш хөнгөн мөртлөөсөө маш сайн чанарын шилдэг уургийг бол бид нар авчиж байгаа байхгүй ингээд сой соус гүнжлийн өвний үнэртэй тий. За энийг ингээд бид нар дүүпгөө маш гоё амтлаад ингээд сайхан идчих бол энэ соусыг хэмжээгээр ингээд хадгалчих болно. Ердөө хоёрхан дүүпгөө хийгээд нэг соусыг хадгалсан бол хөргөчөндөө хадгалах. Тийм хөргөчөндөө хадгалах манай таглаад. За тэгэнгүүтээ яг хоо дүүпгэндээ ингээд утгаад нэг хоёр ингээд нэг 5 минут байлгачих бол энэ соусондоо бол дүүпгөө амтан шигээд маш гоё амттай дүүп болчих. Энийг бид нэр одоо уржим удаагаар ч юм уу өөр гоё ногоогооч одоо шинэ ногоо гарсан тийм үрсний хамдаар хажуу талд нь хачирч тавиад тэгээ идчих болно. Нөгөө кето метод гэсэн барьж байгаа хүмүүсийн хувьд бол одоо дүүпгүүд энэ бол тийм маш сайн чанарын дос орсон маш сайн чанарын өөрөг орсон. За хажууд үрсний хамдаар хачирлаад идэх юм бол маш сайн чанарын кето хооч орог болчих гэсэн үг байхгүй. Ингээд дүүпг бол энэ одоо амтлаад идчих болох нэ. Тийм. За ингээд хамгаалчи энэ бол Японы уламжлалт амураги гэж дүүпний соосоо. Яа одоо ингээд тавгалцахаар байна. Тэгэхээр та одоо хэр удаа цаа болж байна веган хоол? Би ч одоо веган хоол 11 жил болж байгаа шүү дээ. 11 жил болохдоо ингээд дүүп уургаа би дандаа дүүпнээс л өгч. Дүүп төгс сайхан өгдөг тийм. Аха. Яг нь үйл явдлыг одоо хүн чинь мах идэж байгаа нэг
яг бүх төрлийн үйл явдал амин хүчил бүх төрлийн уурыг бол маханд байна. Төгс уурыг юм аа гэж үзээд байгаа шүү дээ. Нөгөө заавал B12-оос махнаас аавна гэж хүмүүс хэлдэг шүү. Аа зөвхөн B12 гэж 20-оос гадна тэр одоо изоляцийн лейцийн валин юу үйл явдал амин хүчил гэдэг чухал 3 амин хүчил байгаа даа. Тэр чухал амин хүчлүүдээ зарим одоо махаар зарим төрлийн шашнууд бол те заримд нь байдгүй ч юм уу те. Энэ 3 төрлийн амин хүчил тухайн ууранд орж иж маш сайн төгс уург байдаг байдаг. Гэтэл тэд нэр орохгүй учраас зарим ууранд гарч ирэхэд тэд нар нь ороогүй учраас нэг тийм сайн чанарын уург бол бас биш байгаа байхгүй тий. А гэтэл өөртөө шар хамгийн төгс бодор шар бүрцэг кино бодоо хоёрт энэ уург нөгөө төгс байгаад тий. Тэргээрээ даваа талтай учраас дүүпүнд бол тэр уурнаас бүр байгаа учраас тэрийг голж өгсөн гэж гарч ирээд байгаа юм байна. Тэгээ бас төмөр болон кальци баялаг гэж. Оо за тэг гөлөөж идэх юм төмөр кальци явуулсан бол бүр төгстэй тийм байна. Хүмүүс махад ч төмрийн яаж нөхөө B12 яаж нөхөө те. B12 бол голдож далайн замбаа хэрэгэл эмэлтээс эмийн сангаас веган B12 аваад хэрэглэж. Тэгэхээр одоо манай Монголд ч веган одоо витамин одоо айгүй их болчихсон шүү дээ те. Өргөн сонголттой болчихсон. За тэгэхээр энэ удаагийн дугаараараа одоо соустэй төфөгийн өндөрлөө. Sweet Kitchen Group-ийнхаа гишүүдэд зориулаад ийм гоё одоо амтаж авах хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд сайхан өнгөрүүлээрээ. Та бүхэнд сайхан өнгөрүүлээрээ.